Хөрөнгө оруулалтын багц үүсэх бол амархан. За үүнийг үүсгэхийн тулд тань ердөө доорх 3 хүчин зүйлс байхад хангалттай. За эхнийх нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн ялгааг сайн мэдэх хэрэгтэй. Хөрөнгөний зах зээлд бүтээгдэхүүнүүдийн өгөөж болон эрсдэл шууд хамааралтай байдаг. Тэрний үг хэлж байгаа гэхээр эрсдэл өндөр байх тусам өгөөж өндөр байдаг, эрсдэл бага байх тусам өгөөж бага байдаг. За үүнээс гадна энэхүү хүснэгтэн дээр харагдаж байгаа бүтээгдэхүүнүүдээс гадна за шинээр нэмэгдэж байгаа зүйл юм бол криптовалют бас байгаа. За криптовалют нь бол мэдээж эрсдэл маш өндөртэй ч гэсэн үүнийгээ дагаад өгөөж бас маш өндөртэй байх боломжтой. За тэгээд та хөрөнгө оруулах гэж байгаа бүтээгдэхүүнүүдийн эрсдэл болон өгөөжийн ялгааг ингээд мэдснийхаа дараагаар хоёр дахь алхам руу шилжиж байгаа. Тэрний юу гэхээр энэ болохоор багцын хуваарлт гэж байгаа. Таны хөрөнгө оруулалтын зан төлөв буюу таны эрсдэлт мэдрэг байдал. За тэгээд хөрөнгө оруулалтын туршлага мэдлэг. За тэгээд хэр хугацаанд харж байгаа гэдэг эдгээр хүчин зүйлсээс чатгалаад хүн болгоны хөрөнгө оруулалтын багцын хуваарлт нь өөр байх боломжтой. За жишээлбэл та хөрөнгө оруулалт анх удаа эхлэх гэж байгаа бол за тодорхой хэмжээний мэдлэг байхгүй, богино хугацааны өгөөж хүртэхээр зорж байгаа бол таны багцын ихэнх хувь нь болохоор бондын бүтээгдэхүүн за тэгээд олон улсын гадаад хувьцаанаас гэх юм бол жишээ нь хамгийн эрсдэл багтай гэж тооцогддог S&P 500 индексээс бас тодорхой хэмжээгээр оруулаад за хадгаламж дээр нь бас тодорхой хэмжээгээр оруулаад ингээ багцаа бүрдүүлчих боломжтой. Энэ яаж байгаа гэхээр та маш бага эрсдлээр ер нь бол зах зээл дээр байгаа жишийг дунджаас илүү өгөөж аавна. Тэгээд өгөөжийн үр дүн болохоор ердөө 12 сарын дотроо та өөрөө аваад авах боломжтой. За эсвэргээрээ та урт хугацаанд хөрөнгө оруулахаар зорж байгаа. За би урт хугацааны дараа энэ мөнгө ашиглана. За би бол энэ зах зээлийн талаар хангалттай мэдлэгтэй гэж үзэж байгаа юм бол таны нөгөө саяны харьцан дээр байснаас тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн буюу бонд нь илүү багаар за 10-20%-тай. Тэгэнгүүтээ илүү өсөлт үзүүлэх боломжтой хувьцаа криптовалютууд нь үлдсэн 80% нийслээд байх боломжтой гэх мэтчлэнгээр таны өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөв дээр тулгуурлаж энэхүү багцынхан бүрдүүлэлт нь өсөж байгаа. Одоо энэ дэлгэсэн дээрээс би та бүхэндээ хэрхэн бүгдийг харуулъя. За Apex Capital-ын зүгээс харилцагч нар болон хөрөнгө оруулалтаа зориулаад ийм зан төлөвийн тест бэлтгэсэн байгаа. За энэ дээр эхний ер нь бол нэг 3 кейс дээр нь хамтдаа бөглөөд үзцгээе. За эхлээд оронгууд хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг болон туршлага тодорхойлбол гэж байгаа. За би өөрийнхөө кейс дээрээ яваад бүгэлжээ. Мэргэжлээ ингэж бөглөж байгаа. Таны хөрөнгө оруулалтын зорилго за минийх бол санхүүгийн эрхчлөөнд хүрэхээ. За урт хугацааны та ямар хугацаанд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа вэ? 4 болон түүнээс дээш. За гэх мэтчлэнгээр манай компани зүгээс бол та бүхэндээ 10 асуулт бэлдсэн байгаа. Эдгээр асуултууд нь болохоор бүгд өөрийн гэсэн оноотой. За оноожуулах системээр таны хөрөнгө оруулалтын багцын харьцааг нь тодорхойлж өгөх юм аа. За тэгэхээр 10 асуултаа бүгэлсний дараагаар та бүхэндээ харагдах зүйлс нь болохоор энэ таны хөрөнгө оруулалтын профайл гарч ирж байгаа. За би яг сая бол өөрийнхөө бүгэлчж байгаа. За тэгэхээр миний зан төлөв маань болохоор агрессив буюу ер нь бол нэлээд тийм эрсдэлт мэдрэг биш. За тэгээ ер нь бол нэлээд их урт хугацаанд харж байгаа. Тэгээд ер нь бол тэнээсээ их хэмжээний хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүсэж байгаа гэсэн үр дүнтэй гарсан байна. За тэгээд энэ дээр гарч ирж байгаа зүйл нь та өмнөх нөгөө 10 асуултаа маш үнэн зөвөөр гол нь бүглэхтэй яг өөрийгөө ингээд сонсоод яг бодит байдал дээр таны хөрөнгө нэг 15%-аар энэ хөрөнгө оруулалтын багц нь 15%-аар унлаа гэж бодоход та үнэхээр мэдрэг санагдаад тэр багц алдагдлаа хүлээн зөвшөөрчих юм бол та бол энэ асуулгаа өөрөө буруу бүгэлсэн буюу танд буруу хөрөнгө оруулалтын багцын харьцаа санал болгосон болох гээд байгаа. Тийм учраас та энэхүү 10 асуултаа бүглэхдээ яг өөрөө маш сайн бодож хариулахыг хүсэж байна. За тэгэхээр зан төлөвийн хувьд маань харьцаа үзүүлэлт маань гараад ирчлээ. Тэгэхээр 3 дугаар хийх ёстой зүйл маань гэх юм бол хөрөнгө оруулалтынхаа энэхүү хувьцааныхаа дагуу хөрөнгө оруулалтаа хийж эхлэх. За тэгэхээр 3 дугаар хэсэгт нь болохоор хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг үйл процессоо та мэдж авах шаардлагатай гэсэн үг юм. Манай Apex Capital-ын гадаадын арилжааны ахлах дилер болон арилжаа судалгааны албаны ахлах хоёр хүнээсээ хэрхэн эдгээр арилжаануудад оролцож хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлж арилжааг нэх вэ гэдэг мэдээллүүдийг авцгаая. За өдрийн мэнд би болохоор хөрөнгө оруулалтынхаа багцаа бүрдүүлээ явж байгаа. Одоо надад дотоод арилжаанаас болохоор 10% нь хувьцаа, 5% дээр нь болохоор бондын ийм орон зай байгаад. Тэгээд нийтдээ миний хөрөнгө оруулж байгаа дүн маань болохоор 100 сая жишээнээр аваа явж байгаа. Ойролцоогоор нэг 15 сая төгрөг ингээд дотоод арилжааны хөрөнгө оруулалт хийх гэж явж байгаа. За тэгээд би яаж арилжаанд оролцох вэ? Дансаа яаж нээх үү? Тэгээд ямар нэгэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд байна уу гэсэн асуулттай байна. За манай Apex Capital-ийн зүгээс гадаад болон дотоод арилжаанд оролцохдоо харилцагчид маань Apex Traders application болон Trader Zig Apex Zig-ийн сайтаар ороод бүртгүүлэгчийг сонгоод үн цасны дансаа нээх боломжтой. Үн цасны данс бол ажлын 2 хоногтой бүрэн нэгддэг. Үүний дараагаас бол багцаа бүрдүүлээд явах боломжтой байгаа. За ингээд 2 хоногийн дотор ер нь бол миний үн цасны данс нэгдэж юм байна шүү дээ тий. Тэгэхээр би ер нь бонд хувьцаа айл алийг авч болно гэсэн үг үү дотоод арилжааны.
За дотоод арилжааны хувьцааны хувьд бол харилцагч маань Монголын хөрөнгөний бирж дээр арилжаалагж байгаа хөрөнгөний биржид бүртгэлтэй үндэсний компаниудаас сонгоод бусад компаниудаас сонгоод арилжаанд орцох боломжтой. Бондын нөхцөлийн хувьд бол манай дээр нээлттэй болон хаалттай гэсэн хоёр төрлийн бонд байгаа. Нээлттэй нь 19.2% бол хаалттай нь 20.5-аас 21% бүтээх бондууд байгаа. Салбарын хувьд бол хөдөө аж ахуй болон агарын тээвэр барилгын компаниуд гэдэг одоо салбар тус бүрийн бондуудаас харилцагч маань сонгоод хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг. Хугацааны хувьд бол 12-аас 18 сарын хугацаатай 3 сар тутам болон сар тутам үеийн төлөлттэйгээр арилжаалагж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах хүсвэл манай брокеруудтай холбогдоод хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах боломжтой. За хэдүүлээ энд ингээд дотоод арилжааныхаа мэдээллийг бүр аваад дуусчлаа. За тэгэхээр одоо гадаад арилжааны зөвлөгтөөр очиж одоо нөгөө 65%-ийнхаа хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө авцгаая. За өдрийн минь зэндэ. Өдрийн минь. За би нэг ийм ажилтаа явж байгаа. Зан төлөвийн тодорхойлох тестээр би өөрийгөө үзээд ер нь бол 65%-ийнхаа гадаад арилжаанд оролцох юм байна. За тэгээд миний зорилго болохоор их ашиг олох, за мэдээж их эрсдэлтэй ахаар байгаа. За тэгээд тэр нь бол мэдээж нөгөө нэг заавал алдна гэсэн үг шүү дээ. Зөвхөн ер нь бол хувьцаа унахадад би нэмээд хөрөнгө оруулснаа гэсэн сэтгэл зүйтэй явж байгаа. За тэгээд цаг хугацааны хувьд гэх юм бол би нэг 3-4 жилийн хугацаанд харахаар байгаа. Тэгээд энэ дээр надад одоо би хэрхэн арилжаанд оролцох уу гэдэг дээр надад зөвлөгөө өгөөч. За нэгдүгürt манай Apex Capital-аар дамжуулан гадаад арилжаанд оролцохын тулд манай дээр заавал үнцаасны данстай байх хэрэгтэй. За үнцаасны дансаа нийлгээд гадаад арилжааны гэрээ хийснээр ирэхэд дэлхийн 30 гаруй улсын 150 нэмэх биржид бол хувьцаа худалдаж авах болон зарах боломжтой болчихно гэсэн. За хоёрдугаарт нь хоёлоо чинь 65 сая төгрөгөөр багц бүрдүүлэх гэдэг юм шүү дээ. Тэгэхээр яг хоо миний хувьд бол 2025 он гарснаас хойш харилцагч нартай хувьцаа хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүнүүдийн судалгааг хийгээд хүргэж байгаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд бол 3 бүтээгдэхүүн санал болгоё гэж бодож байна. Хоёр нь бол илүү нэг commodity тал руугаа ETF санал болгоё. Ураны ETF байна, зэсэн ETF байна. За нөгөө нэг дээр нь болохоор илүү компани хувьцаа тал руугаа богино хугацаанд бас хөрөнгө оруулах боломжтой ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар чиний 65 сая чинь бол багц бүрдүүлээд өгье гэж бодож байна. Тэгээд Apex Stock Traders гэдэг хаалттай Facebook групп байгаа. Тэн дээрээ бол ерөнхийдөө хувьцаа хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүнүүдийн судалгааг тогтмол хүргэдэг учраас харилцагч нар маань ч гэсэн бас тэр группт нэгдээд мэдээлэл авах боломжтой. За мөн дээрээс нь манай гадаад арилжааны утсаар офс дээр ирээд болон офс дээр ирээд бас зөвлөгөө мэдээлэл аваад өөрийнхөө багцыг бүрдүүлэх боломжтой гэсэн. За ингээд бидний өнөөдрийн аялал маань энэ хүрээ дуусж байна. Дотоод болон гадаад арилжааныхаа мэргэжилтэнтэй уулзаад мэдээлүүд аваад багцаа бүрдүүлэхэд ер нь бол нэг ийм процессор явах юм байна. За тэгэхээр та ирэхээс өмнө юу бэлтгэх хэрэгтэй гэх юм бол доор гарч байгаа холбоосоор ороод зан төлөвийнхөө тестийг бөглөөд хүрээ дээрээ. За тэгснээр та илүү өөртөө одоо цагаа хэмнэх болно. За хоёрт нь болохоор таны хөрөнгө оруулалтын багц нь илүү үнэн зөв байх болно. За тэгээд танд амжилт хүсье.